Архаг стресстэй хүн 5 жилийн дараа гэхэд 20% илүү их нөгөө коллагенийн нийлэгжилт удаашрсан байдаг. Ягаад арьс илүү хурдан хөгшрөх тал руу яваад байна? Батг гэхээр ямар тос байх вэ? Бүтгэн цагаан. Өөрөөр хэлбэл тосны булчирхай эр давраар зохицуулах хэрэгтэй. За бодис солилцоо удаашраад тэр нүуний биеийн доторх механизмууд нь залуу үеих шиг ажиллахаа болоод эхэллээ. Тэгэхээр энэ үеэсээ эхлээд ер нь бид нар юун дээр анхааруул арьс айлуулах залуу гарна гой хадгалах бай. 20 30 40 50 цаач байсан. Нэг номерт нь арьсыг хөшөөлөхгүй юм гэх юм бол нараас нь болох гэсэн. Нэрүүн дээрээ юм гарахаар токсицклин, антибиотик уух нь ер нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Чөлөөт радикалуудаасаа бид нар салж явах хэрэгтэй. Монголын нөхцөл байдалтай холбоотойгоор ажиллагаа хийлчээ. Би өөр дээр ажиллалаа. Зарим өдөр орой нойргүй альсэл гой мэдчихдэг ч юм уу. Альсэл нэлээ архаг стресстэй явж байгаа үедээ яхан аргагүй хамгийн ихэнд би биендээ хэрхэн ядарсан байхаагаа мэдхэндээ гэвэл шууд батгараад эхэлдэг. Ирүүн дээр ч юм уу альсэл духан дээр ч юм уу. Тэгээд энийг яг мэдээж амьдралын буруу хэм маяг шууд батгаар гарч ирдэг гэдгийг бол ерхэд нь ойлгоод байгаа. Арьс уурашш ч юм уу. Гэтэ энэний ард нь яг шинжлэх ухаан талаас юу болж байгаа юм бэ гэдгийг та тайлбарлаад өгөө. Хаан за тэгэхээр эхлээд хоёлаа яг ингээд батг гэж асууж байгаа бол би батг яаж үүсдгийг талаар тайлбарлаж өгсөн дээр ахал та. Тэгэхээр батг гэдэг маань өөрөө тосны булчирхаан өвчлөл тийм ээ. Тосны булчирхаан өвчлөл. Тэгээд тэрний өрөвслийг бид нар батг гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр батг бий болж бүрддэхэд бол айгүй олон хүчин зүйл нөлөөлдөг л доо. Энэ бол гадаад хүчин зүйл тэгэл өөрийнх нь дотоод тэгэл удамшил хоол унд нойрын тэр гэлгэл байгаа. Гэхдээ бид товчхондоо хэлээдгийг. Зүгээр батг тосны булчирхай гэдэг нь өөрөө чи одоо ингээд мэдээж батггүй мөртлөөс тосдог хүмүүс байдаг. Тэгэхээр тэр тос ямар тос вэ? Чихэн тийм үү? Зүгээр ингээд нэг юм одоо бид мэдэх урвлын тос шиг. Гэтэл батг гэхээр ямар тос байх вэ? Бүтгэн цагаан. Энэ ингээ харахад ч гэсэн макрогоор харахад ч гэсэн энэ хоёр айгу ондоо найрлууд байгаа ч тийм ээ. Найрлага нь ондоо байгаа. Тэгэхээр нэг л тосны булчирхаанаас юм ондоо тоснууд ялгараад байгаа гэдэг байна. Бас тухайн тэр тосны булчирхайд нэг өөрчлөлт биохими өөрчлөлт явагдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тосны булчирхайг батг үүсгэхэд бол хүмүүс эхлээд хамгийн түрүүнд нөгөө их тослог байх нь нөлөөлдөг гэж бодоод байдаг тийм ээ. Яхав нөлөөлнө. Ягаад тэгэхээр нөгөө тослог хүмүүс илүү хатгатай. Тэгтэл тослог мөртлөөсөө батггүй хүмүүс байдаг. Гэтэл нэг их тослог биш мөртлөөсөө батгтай хүмүүс байдаг гэж байгаа юм шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн нийтлэг хүмүүсээ ойлгож байгаагаар бол нөгөө тослог нь өөрөө тослог байх нь батг үүсгэх шалтгаан. Эсвэл тэр тослогыг дэмжиж байгаа юм нь өөрөө эргэлгийн даавар байдаг тийм ээ. Тэгэхээр одоо жишээлбэл залуу эрэгтэй хүн байна шүү дээ. Залуу эрэгтэй хүн чинь эр даавар ихтэй байгаа тийм. Тэгэхээр ер нь өсвөр насныхан ч гэсэн эр даавар нь одоо эрэгтэй эмэгтэй чи ялгаа авахгүй ялгарч нөгөө хүний тухайн хүн одоо өсөлтөнд нь одоо нөлөөлж байгаа даавар байхад тэр мэн өсөө тослогийг хэсэгж яадаг байх нь тийм ээ. Гэтэл нөгөө хүмүүс яг илүү их тэр нөгөө өсвөр насндаа ч юм уу батг гарч байгаа тэр даавартай холбох гэдэг болохоос биш илүү их тэр тухайн тэр тосны булчирхай найрлага руу нь илүү яг хүмүүс илүү их сайн харахгүй байх шиг байгаа юм. За тэгэхээр чи түрүү хэлсэн тийм ээ нөгөө хоёлоо гомь идэхээр билээ хоол идэхээр чихэрлэг юм идэхээр ундаа уухаар гэдэг юм байна. Тэгэхээр энэ ундаа өдөр уух чихэрлэг идэр болохоор яг тэнд явж байгаа өөх тос нүрс усны солилцоо, уургийн солилцоо шууд нөлөөлж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр тэр найрлагад нөлөөлж байгаа юмуд нь байх нь. За одоо жишээлбэл сахар ихтэй ундаа уугаад ах юм уу эсвэл бэлэн хоол гэдэг нь болохоор бэлэн бүтээгдэхүүн байна шүү дээ. Тэр бол нэг цусны дах сахарын хэмжээгнүүдийг ихсэж идэг. Сахарын хэмжээ ихсээд ирэхээр тэр инсулин төстөө тэр даавар ялгараад идэг байна шүү дээ. Тэгэхээр тэр даавар маань өөрөө тослог байдлыг хийж нөгөө нэг нэмэгдүүлж идэг байна шүү дээ. Тэгэхээр тэр хоол идэглэм алдангууд л одоо батг гарах гэдэг. За нойргүй байх. Одоо нөгөө нойргүй байх, ядрах, стресстэх энэ болохоор мэдээч хүний тахлааны системд нөлөөлж байгаа гэсэн үг байна. Хүн нойргүй байх ачаал ихтэй байх гэдэг нь тахлааг одоо тэнцээ байгаа бактериудыг эсрэгүүцэх чадварыг бууруулад байгаа шүү дээ. Тэгэхээр эдэлж байгаа. Гэхдээ яг батхан дээр эдэлж байгаа процессыг тайлбарлах жоохон онцлог байгаа л да. Одоо жишээлбэл батханы тосны булчирхаан дотор нэг бактери байдаг. Бактери акне гэдэг. Яг зөндөө олон бактери бил дээ би яг төлөөлөгч болж гол бактерийг хэлж байгаа. Тэр бактери надад байгаа аахгүй. Гагцгүй ягаад надад батх үүсэхгүй нэхэр тэр лөө агаар ороод байгаа юм. Агаар орж байгаа. Агаар орж байгаа. Тэр нөх рүү одоо өөрөлдвөл тосны булчирхай ордог юм ерөөг булчирхай сувг руу агаар орж байгаа учраас тэр бактери агаартай орчинд үрждэггүй
бактери ахна шүү дээ. Хэрвээ тосны булчир тийш агаар орохоо болоод бөглөрчвөл тэр бактери агааргүй орчин бий болоод үрж бактери үржихээр яах вэ? Үргэлжлүүлнэ. Идэлнэ. Тийм үү? Тэгэхээр яг тэр нөгөө шалтгаан өгөх. Одоочилбол хүн хүмүүс ядархаараа нүрэ цэвэрлэхгүй унтах ч юм уу те өдөржин яваад одоо нөгөө энэ гадаад орчин тоошороо эдрээр бөглөрөх ч юм уу ийм зэрэг нөгөө шалтгаанаас болоод одоо тосны булчирхаа бас бөглөрч болох нь шүү те. Эсвэл нөгөө өөртөө нүрэндээ тэр тохироогүй одоо бүтээгдэхүүн хэрэглэснээс одоо жишээлбэл тосны булчирхаа бөглөрөөд тийшээ агаар орохгүй болсноос болоод нөгөө одоо тэрний нүрчээд ингээд тавих нь. Тэгээ одоо нөгөө хүмүүсийн тослог арьстай хүмүүс илүү тос дүрхэхээр батг гарчаад байдаг гэдээ ярьдаг тийм үү. Тэгэхээр тэр зүгээр л гаднаас нь механикаар зүгээр бүглээ ичиж байгаа гэсэн үг байна шүү. Тэгэхээр тэр янд илүү их таатай орчин байлгаад байна шүү дээ. Зөв. Би айгүй буруу ч юм шиг асуулт гэдэг бол мэдэж байна. Ягаад юм бэ гэвэл энэ маш том сэдвтэй ард нь айгүй олон шинжилгээ ухаанууд бол байгаа. Гэтэ маш энгийнээр яаж юу нарсаа гоё болох уу? Хамгийн чухал зүйлсүүд нь ер нь юу ах вэ? Яг одоо энийг сонсож байгаа хүн таны яриаг сонсоод за би ер нь маргаашаас яг арьсандаа ингэж анхаарах хэрэгтэй юм байна. Манай монголчуудын ер нь нийтлэг алдаанууд нь юу байгаа вэ? Энэ айгуу нөгөө ахад том сэдв болоод чинь. Тэгхтээ байж тээ тийм ээ. Чи яг тодорхой асуудаа надаас жишээлбэл өсвөр насныхын арьсаа яаж гоёлох юм гэвэл эсвэл 40 50 гарсан хүн яаж гоёлох. Тэгээ хоёлаа яг насаар нь тэгвэл явчих. Хамгийн эхлээд өсвөр насн дээр даврын өөрчлөлтөөс гэдэг та бас яг хэлж ирэл та. Тэгээд батгаших аль эсвэл ингээд арьс тослог байх нь угаасаа байгалийн үзэгдэл юм уу те? Өсвөр нас гэдэг маань өөрөө нөгөө яг түрүү хэлсэн шүү дээ тийм ээ. Бэлгийн божлын үед болохоор 90 дааврын хэмжээ ихсчээдэг шүү дээ. 90 даавар нь одоо бэлгийн 2 дахь шинж тэмдгийг тэгэл булчин ясуурчгод ингээл хүнийг яхад их чухал даавар. Эмэгтэй хүн ч гэсэн 90 даавар ялгаруулж байгаа. Гэтэл тэр нь өсөлтөө шилжилтийн насн дээр нэлээ их хэмжээтэй ялгарч идэг байна тийм ээ. Тэгэхдээ энэ бол зүгээр батгатай болгодог биш байхад хэлээ. Энэ зүгээр л тослог болгодог. Өөрөөр хэлбэл тосны булчирхаа 90 даавраар зохицуулгадаг юм. Одоо бидний баг байхад шүү дээ одоо 80-аад онд батгатай хөвгт ангид хэд байсан? Ихэнх нь. Үгүй. Тийм үү? Байдгүй байсан. Чи ээжээсээ асуугаарай. Тэр ангид батгатай хөвгт хэд байсан бэ гэхэл. Тийм ээ. Яг 10 жилийн зураг мургийг харахаар аюул цэвэрхэн байдаг шүү дээ. Тэгэхээр тэр үед хөвгтүүд шилжилтийн нас байсан уу? Байсан шүү дээ. Тэгэхээр ягаад тэд нар нөгөө батгахгүй байсан бэ гэхээр тэр үеийн бидний хоол тийм байсан. Ягаад гэвэл нүүрс усны хэрэглээ ерөөсөө огт байгаагүй байхгүй. Нэг жилдээ нэг одоо юу гэдэг шинэ жил хүүхдэн хоёроор л нэг тал ундаа болж байгаа ихний банка гэдэг нэг юм бичиж байсан. Тэгэл болоо бидний нүүрсний хэрэглээ. Тэгэхээр ерөөсөө яг ингээд энийг батхыг шууд даавартай холбоогоод үүсдэг гэж хэлвэл бас айгүй өрөөсгөл байгаа. Тийм ээ. Даавар бол тослог болно. Тослог арьс бол муу юм биш шүү дээ. Тослог байх бол уулын арьсныг яг айгүй гоё юм чанартай сайн арьсыг бий болгодог. Хураа эмзэг арьс үсээс тослог арьсан дээр зүгээр яг тэрэн дээр нөгөө нэмэлт хүчин зүйлүүд нь одоо тэр хоол хүнс тэр ялангуяа тэр нөгөө нэг глюкоз ихтэй тийм ээ тэр чихэр ихтэй тэр хүнсийг илүү тамгаа хэрэглээд байгаа энэ хэв маягаас айгүй батг үсэх нэгдүгээр нөхцөл болж байгаа. Одооны хоол хүнс чинь мэдээч хэрэг одоо зөндөө их бэлэн хоол унд амттангууд тэгэл снекүүд янз бүр шүү тийм ээ. Эдгээр бол шууд нөлөөлж байгаа. Ерөөсөө л нөгөө энэ болохоор энэ яг нарийн механизм л да тэгэхээр товчтой хэлэхэд бол энэ мэдээч хэрэг нөгөө цусан дах глюкозын хэмжээг нэмэхээр бактериуд глюкоз сахар туртааш чихрэнд туртаа тэрэн дээр үржих таатай орчин болно өвчтөний солилцоо өөрчлөгдөн тэгээд түрүүний хэлсэн тэгээд нөгөө нэг хэвий тэр шингэн тос гутган цагаан тос ялгархад айгүй том нөлөө үзүүлж байгаа ахна шүү. Тэгвэл өсвөр насных нь ерөөсөө арьсаа гоё ялгахын тулд арчилгаан дээр юу вэ гэхээр ерөөсөө зөвхөн гаднаасаа арчилгаа бас биш юм байна. Тэгэхээр энэ бол нэг амьдралын хэм маягаас эхэлнэ. Би бол хүүхдүүд ингээд батганы зөвлөгөө өгөхдөө хэлдэг л да. За би энэ ингээд имийг ингээд чамд өгье. Чиний арьс гоё болно би баттай хэлье. Гэхдээ чи энэ одоо амьдралын өлөө явах те бас цусны ялгарлыг ихсэгдэггүй одоо хүүхдүүд ч өөх иддэг юм шүү дээ. Сайн өөх тос иддэггүй. Тэгэхээр цусны ялгарлаа сайн ялгаруулахгүй байх. Энэ нөгөө хоолны дэглэмээ барихгүй дахиад батгатай насаараа сайн гэсэн үг юм уу? Өөх сайн шүү дээ. Сайн өөх бол сайн шүү дээ. Одоо бид нар сайн өөхөөр нөгөө хоньны зузаа нөгөө нэг хавир гогтлоо гэж хэлээв шүү дээ. За яг өндөг байж болно. Тослог өндөртэй бяцлагууд байж болно. Одоо
ногоо жимсээс хэл авокадо байж болно. Уураг юм байна тий ер нь. Үгүй яг уураг биш өөх тос гэдэг чинь тостой англи шүү дээ. Тэгэхээр өөх тосыг ялгаруулахад одоо жишээлбэл цүс айгуу чухал байхад нь цүсний одоо энэ батхан дээр бас нөгөө цүсний нөлөөлөл айгуу чухал байдаг. За хүүхдүүдээс асууж яхад өглөө үл явж байна гэхээр тэгэхээр одоо ингэдэг шүнжэнгөө нөгөө хүнд ингэ цүс ялгаруулна. Илэгчин цүсээ ялгаруулад тэгээд тэр нь маань одоо цүсний хүүдийг ингээ хоримтлагтнаа. Хоримтлагччаад байж идэг. Тэгэхээр тэр чинь гойжод нөгөө ходоод руу орохгүй шүү дээ. Тэрийг ингээд нэг хаалттай байдаг. Тийм ээ сфинктер, одын сфинктер. Тэгэхээр тэр сфинктер өглөө хоол орж ирэхээр онгодог. Юм хоол ороод ирээд би энийг боловсруулах хэрэгтэй. Гэхдээ тэр минь зүгээр л ингээ болно ш. Ихэвчлэн тослог хоолнд онгодог. Ер нь бол. Тэгэхээр тэр тослог хоол орж ирээд энэ сфинктерийг зочиохоор нөгөө тэр нь онгоохоор цүс агшаад ингээд гойжин тийм ээ. Тэгээд тэнд орж иж байгаа хоол үсээ бүрэн гэдэг хоол боловсруулахад төсмөнд оролцдог. За цусны хүүдий тэгэхээр одоо нөгөө хоосорч байна. Хоосорохоор илэг ахаад окей би нэг дараагийн хоолндоо бэлдээ дахиад цусоо ялгаруул. Энэ процесс явагдаад байна шүү дээ. Тэгээд тэгэхээр нөгөө тэнд оролцож байгаа цусд маань өөрөө тэр түрүүний хэлсэн орж иж байгаа хоол үс уураг өөх тос нүүр сусыг ингээд задлаад хэвийн сайн найрлагатай болоод ингээд хэрэгтэй байгаад. Гэтэл үлийн яваад байвал тэр цус нь ингээ ялгархаа байчихдээ шүү дээ. Байгаад ахаар нөгөө яах юм? Одоо тэнцээ өсөргөө дэлбэрэхгүй нүдэд шүү дээ, тийм ээ. Тэгэхээр яах вэ гэхээр илэг юу гэж бодох вэ гэхээр би нэг хин цусыг нэг ашиглахгүй байгаа юм чинь би нэг үйлдвэрлэх багасгаж гэдэг юм уу гэж бодож ш. Гэхдээ энэ чинь нэг өдрийн процесс шүү дээ. Хэдэн өдрөөр хэдэн сараар явж байгаа процесс. Тэгэхээр илэг байна өөрөө цусоо ялгарлалт нь удаашрч эхэлдэг. Тэгэхээр нөгөө дараа нь ингээ өдөр хүн хоол идэн үдээс хойш нүүрс ус идэн өөх тос идэн энийг задлахаар хангалттай хэмжээний нөгөө юу гарах байчаад шүү дээ. Цус ялгархаа байж. Ингээд л нөгөө бидний хэлж байгаа өгдсөн солилцоо, нүрсэн солилцоо алдагдаад эхэлнэ л гэсэн үг байна шүү дээ. Товчтой зүгээр ойлгомжтой болол хэлэхэд. Тэгээд ягаад хүүхдүүд яг өлөө явж болохгүй гэдэг маань ерөөсөө бас нэг ийм шалтгаантай байна шүү дээ. Өндөг ер нь бол зүгээр юм биш үү? Тийм шүү дээ. Өндөг бол яг нөгөө аимшигтай юутай биш ч гэсэн тодорхой нэг тослог бас агуулдаг уургалаг бодис шүү дээ. Тийм ээ. Би сүүл шин дижээ судлаач эмэгтэйтэй яриад өглөө хэрвээ ганцхан хоол ямар ч энэ хүнсийг л ашиглаад одоо идээд гар гэсэн чинь бас өндөг гэсэн бохоггүй. Тэгэхээр бас зөвхөн яг шин дижээл талдаа биш арьсан зас айгуу чухал өглөөний цай юм байна. Тий, арьснаас гадна энэ маань ерөөсөө л нийт одоо нөгөө цусны ялгарлыг элэг цусны үйл ажиллагаанд илүү их. Яг нэг өндөг чинь хамгийн бидний гардуур байгаа хамгийн олдсотой би жишээлбэл амар нарийн хоол хэлчүүл тэрийг одоо хүмүүс олоод аваад идэх ч юм уу боломж багтаа ш. Тэр өндөг бол бидний хувьд бол их боломж цолох юм шүү дээ. Тийм байна. За тэгэхээр өсвөр насны хүүхдүүд за батг гардуур нь болохоор яг мэдээж даавар ялгарл юм тийм ээ өөрчлөлтүүд байгаа чинь тэрнээс илүүтэйгээр амьдралын юм аягнаас нь болт юм байна гэдэг бол хүмүүс тас айгүй зөв мессеж болсон байх гэж бол бодож байна. За guys түр пауз авчи. Энэ удаагийн дугаарыг Говь брендийн тусалцаатаагаар та бүхэнд хүргэж байна. За Говь брендийнх нь маань Монголын анхны ноолуурын дөрвөлттэй күртэг болох Cashmere Tech-ийг гаргасан байгаа. Cashmere Tech-ийн хувьд болохоор дэвшилтэт технологи бол ноолуурын дулааныг төгс хослуулсан бүтээгдэхүүн бөгөөд та ажил, аялал, өдөр тутмын хэрэглээний аль ч нөхцөлд төгс тохирох таныг тав тухуулан дулаан байдал хөлөөний хэрэгчлөөр бүрэн хангасан юм бүтээгдэхүүн байгаа. Илүү технологи талаас нь нарийн харах юм бол Derimax хэмээх амьсгалдаг материалтай бөгөөд энэ нь та одоо ус чийг салхи нэвтрүүлэхгүй мөн ханцуу болон их бие салхи нэвтрээс хамгаалсан манжеттай мөн түнчлэн ихвэж хадгалах боломжтой зөөрийн нэмхүү ут бас дагаж ирэх юм байлээ. Тэгээд хасах 15 градус хүртэлх одоо цагаагарт бол өмсөх бүрэн боломжтой байгаа. Cashmere ноолуурын күртийг та говийн аль ч салбараас худалдаа авах боломжтой байгаа. Ингээд үргэлжлүүлье. За дараа нь эмэгтэйчүүдийн талаар эмэгтэйчүүд сарын тэмдэг тогтмол ирж байгаа. Тэгээд тэр болгон дааврын өөрчлөлтүүд болоод тэгээд би бас эдгээр найзуудаас асуусан чинь яг сарын тэмдгийн үеэр арьс ер нь янз бүрээр ингээд өөрчлөлтөд батгах юм ямар нэг асуудал гарах нь илбэг байдгаа гэд тэгж байгаа. Тэгэхээр энийг ер нь сэргийлэх боломжтой байдаг уу? Яг ингээд нөгөө таавар хамааралт батгах гэд хүмүүс их нөгөө ярих гэдэг. Ер нь бол нөгөө батгахыг ганцхан хүмүүс байтгаа зарим нэг эмчнэр ч гэсэн ерөөсөө батгал нөгөө таавараас хамаарат байна гэж ярих гэдэг. Ялангуяа нөгөө эмэгтэйчүүдийн өвчлөлийн тэрээс хамаарах гэдэг байх нь шүү дээ. Гэхдээ би түрүү хэлсэн шүү дээ. Тэгэхээр таавар гэдэг маань зүгээр тослог болгож байгаа болохоос батгахтаа болгож байгаа гэсэн үг биш.
ихтэй үндсэн. Тэгэхээр тэр найрлагын өөрчлөл бусад шалтгаанууд нь байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд болохоор яг физиологиор нөгөө сарын тэмдэг эрт төхөөр бол нөгөө эр дааврын хэмжээ ихсэж идэг. Эр даавар төстэй прогестерон эдрээс ихсэж идэг. Тэгэхээр нөгөө сарын тэмдэг эрт төхөөр нөгөө нүүр тослог болох нь аргагүй байна шүү дээ. Тэр энэ физиологийн процесс. Тэгэхээр нөгөө ерөнхийдөө хандлагатай хүн биш шүү дээ. Батга хандлагатай хүн болохоор тослог нь ихсгэр ихэл нөгөө нэг ихсэн шүү дээ. Одоо жишээлбэл тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө сарын тэмдэгтэй холбоотойгоор миний батга ихсээд байна. Тэгэхээр энэ бол эмэгтэйчүүдийн өвчлөлттэй холбоотой юм байна гэж илүү ойлгох гэдэг байна шүү дээ. Гэтэл яг магадгүй бас нөгөө цаана нь одоо жишээлбэл өндгөчний поликистоз гэдэг ч юм уу өвчин байна шүү дээ. Одоо жишээлбэл дааврын тэнцвэртэй алдагдсан байдаг. Тэгэхээр илүү их нөгөө эм даавраасаа илүү эр даавар нь тогтмол их өндөр ялгардаг эмэгтэйчүүдэд бас нөгөө эр даавар нь айгүй их байгаад байвал мэдээж хэрэг бас тослог болоод тэгэл тэрэн дээр суурин дээр нь батгах шалтгаан бол. Гэхдээ энэ нэг номерын нөгөө шалтгаан биш. Тийм ээ. Тэгж ойлгож байна. Тийм байна. За тэгвэл дараагийн нас буюу яг идэр залуу нас 20 30 за магадгүй 40-ыг оролцуулж болох байх. Яг энгийн амьдралын хэм маягтай ажилдаа явдаг тийм одоо яг энгийн болт ч юм уу дулмаач юм уу гэдгийг төсөөлөх юм бол арьсандаа хэрхэн анхаарлаа хандуулад ягаад арьс илүү хурдан хөгшрөх тал руу яваад байна. За тэгэхээр би яг энэ насны онцлог гэдэгчээс илүү одоо би тэгвэл Монголын нөхцөл байдалтай холбоотойгоор ажиллагаа хэлчихье гэж бодъё тийм ээ. Тэгэхээр манай Монгол ямар юутай орчин нөхцөлтэй гэхээр хураа нэгт хоёр тэгэхээр нар ихтэй. За тэгэхээр арьсыг хөгшрүүлдэг аягүй олон хүчин зүйл байгаа л та мэдээж хэрэг. Тэгтээ хамгийн том хүчин зүйлүүдийн нэг нь бол ерөөсөө нар байдаг гэрэл. Нарны гэрэл, нарны хич ягаан туяа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ мэн арьсын тэр одоо арьсын ширхгүүд байдаг шүү дээ тийм ээ. Одоо коллаген ширхэг, эластин гэдэг байдаг. Тэгээ торлог гэдэг байдаг тийм ээ. Тэр ширхгүүд байдаг. За тэгэхээр энэ ширхгүүдийн хоорондын нөгөө нэг холбоосуудыг суллаад байдаг гэх нарны хич ягаан туяа гараад. За мөн нарны хич ягаан туяаны нөлөөнд ор нөгөө нэг ер нь эсэлтэлтийн процесс бадаах нөгөө чөлөөт радикал үүснэ гэдэг чинь. Тэгэхээр чөлөөт радикал бол ерөнхийдөө ганц арьс биш бүхий л организмыг хөгшрүүлж байгаа. Ерөнхий хөгшрөлтийн механизмын 3 механизм гэдэг нэг том нь чөлөөт радикалууд шүү дээ. Тэгэхээр яг энийг бол илүү их нөгөө тэр нарны туяа илүү их нөлөөлөд өгдөг байна шүү дээ. Тэгэхээр Монголынхаа нөхцөл та байгаа хүмүүс одоо жишээлбэл альж насанд тийм ээ одоо 20 30 40 50 тач байсан. Нэг номерт нь арьсыг хөшөөлөхгүй юм гэх юм бол нарнаас хамгаалах гэсэн. Одоо бид нар хөдөө орон нутагт амьдардаг гадаа ажилладаг хүмүүс зүгээр дотор байдаг хүмүүсээс илүү их нөгөө арьс нөхөтэй байдаг ш. Тэгэхээр тэрний дэдэг тэр нарны тэр нөгөө хич ягаан туяаныхаа нөлөөнд ор арьсыг ширхгүүд нь илүү их тийм задардаг гэх юм уу тэ задардаг. Тэгээд тэр фибробласт гэдэг нэг нийлэгжил нь айгу удаашрдаг байна ш. Тэр нөгөө эсүүдийн тэгэхээр нөгөө нэг номерт нараад. Хоёр тэгэхээр хуур ашиг нарны тусны талаар бас үргэлжлүүлээ шууд энэ дээр асуу гэж бодлоо. Би тэгж ойлгосон. Нарны тусыг зөвхөн нартай өдөр түрхэн буруу. Бараг өрөөнд дотор байхадсан түрхэн зөв гэж би ойлгосон байхгүй юу? Энэ нь үнэн үү хэрэг үнэн бол яагаад вэ? Яг уу нар чинь одоо бид нар нөгөө өрөөнд байхад бид нар бас яг энэ өрөөнд байгаа тохиол бид нар нарнаас илүү бид нар өөр юуны гэрлийг тухах хэрэгтэй ярих хэрэгтэй. Дэлгэцийн гэрлийг тийм үү? Бид нар өрөөнд байвал уцаал яриа сууж байгаа хатаар өөр юм хийхгүй тийм үү? Эсвэл нөгөө компьютер харж ийн шил юу гэдэг телевиз харж юм уу тийм. Тэгэхээр энэ дэлгэцээс гарч байгаа гэр нь болохоор синхэр туяа гэж ярьдаг тийм. Одоо нэг 480 нанометрийн хэмжээтэй тийм ээ. Тэгэхээр энэ мэдээж хэрэг нөгөө нарны хич ягаан туяатай адилхан хэмжээтэй нөгөө юу арьсанд гэмтээхгүй ч гэсэн урт удаан хугацаагаар одоо жишээлбэл та нар чинь ийм подкаст хийж байгаа усаа байг бичлэгэн дор байж ийм том гэрлүүд байж тийм ээ эдгээр бол урт удаан хугацаанд бол нөлөөлнө ингээд нөлөөлөө ялгаа байхгүй яг л туяа хэмжээ энэ ганц нарны туяа нөгөө цацраг тийм ээ цацраг дэлгэц цацраг шүү дээ. Тэгэхээр энэ маань ялгаа байхгүй илүү их эсэлтэлтийн түрүүн хэлжсэн эсэлтэлтийн процессыг илүү их нөгөө бий болгодог. Өөрөлдвөл чөлөөт радикал их үүсгэж. Тэгэхээр дотроо байгаа хүмүүс маань ялгаа байхгүй тэр нөгөө нарнаас хамгаалах тус. Гэхдээ сүүлийн үед нарнаас хамгаалах туснууд чинь бид нар нөгөө SPF, P нэмэх гэдэг шүү дээ тий. Тэрнээс гадна нөгөө нэг ерөнхийдөө тэр нарнаас юм уу гэрлээс хамгаалах тус маань SPF гэдгээс гадна тэр нөгөө blue light protection гэдэг тийм нөгөө нэг бас гараад ирсэн юм уу тийм гараад ирсэн байгаа. Одоо бол нөгөө их тийм нэр хүндтэй
компаниуд шүү дээ тийм ээ. Тэд нар бол сүүлдээ тийм нөгөө туснаа төсөн. Тэр болгон одоо хүмүүс бас нэг их гадаа гараадаггүй тахаа болчих. Гэхдээ дотроо байхдаа ч гэсэн бид нар яаж нөгөө өөрийгөө арьсыг хамгаалах вэ гэхээр тийм байдаг байна шүү дээ. Тэр тусдаа байдаг болсон. Окей, баярлалаа. Таны яриг тасалчлаа. Тэгэхээр хоёрдугаар хүчин зүйл нь хуурайшилт. За хуурайшилт гэж юу вэ гэхээр нөгөө мэдээч хэрэг хуурай байх одоо манай орчин чинь тийм байна шүү дээ. Нөгөө мэдээч хэрэг мэдээж Монгол амар хуурай. Хуурай байхаар тэгэхээр арьс илүү их нөгөө нэг одоо юу гэдгийг альва ямиг услаад байвал ургаад байна гэдэг шигтэй чиг гэдэг мань айгуу чухал байдаг байна шүү дээ. Тэгэхээр арьсан тийм чиг байхгүй байхаар эсийн хуваагдал их удаашрдаг байх нь байна. Имзэг болдог байх нь байна. Арьс маань уулна ингээд арьсын хамгийн дээдлэн давхар нь ингээд эсүүд нь хуваагдаад дээшгээ түлхэгдээд гуужаад унахад нэг дунджаар нэг 28 хоног гэж үздэг байна шүү дээ. Тэгэхээр энэ процесс алдагдана. Цикл байна шүү дээ. Тий, цикл нь тий. Тэгэхээр энэ нь алдагдаад эхэлнэ. Эсвэл нөгөө эрт нөгөө гуйжж унаад ах нь байна. Тийм ээ. Тэгэхээр за хуурай арьс мэдээж бүх юмд л нэг имзэг болно шүү дээ. Гадаад орчинд одоо энэ сайлх малхнаар энэ тэр орчинд бол илүү их нөгөө мэдрэг болж эхэлнэ байна. Арьс нь одоо суц тэлнэ байна. Өнгө мөнгө алдна байна. Нөсөөж ин гэдгээд тэгдэг байх нь шүү дээ. Гэтэл хүмүүс бол нөгөө арчилгаан дээр илүү их тос сэтрээ сонгохдоо дандаа айгүй их мундаг найрлагатай юм авах гэдэг байна шүү дээ. Одоо айгүй олон найрлагатай их л олон найрлагатай байх тусмаа энэ нарсанд минь сайн гэж боддог. Тэгэхээр энэ бол бас тийм бас биш байхгүй. Энгийн лимнүүд нь хамгийн энгийнүүд нь чиг нөгөө чигээ алдахгүй байх хэвээр хуурайшилтаа сэргийлнэ. Тэгэл нөгөө нарнаас хамгаалах. Ерөөсө хамгийн энгийн нөгөө нэг наацхыг хамгийн юутай байх нь шүү дээ. Үлдэл зөвхөн унтахаас өмнө төрөх хэрэгтэй байд юм уу? Ер нь яг чигшүүлэгчийг яаж хизээ зохистой хэрэглэх вэ? Хүмүүс ингэдэг байхгүй юу? За уйлралтай хоёлоо жоохон амьдралд ойрхоноор яриадаггүй. За амьдралд нэг юугаар болохоор манад Монголд за бид нар нөгөө төвийн халаалтаа усууд бүгдээрээ өвөл болохоор нөгөө 9 сарын дундаас ахуулаад 5 сарын дундор нэлээд олон сар нь бид нар төвийн халаалтанд дотор байдаг тийм ээ дотор байдаг. Тэгэхээр өвлийн уйлрал илүү их нөгөө илүү ихийн төвийн халаалт гэдэг нь орчны нөгөө энэ чигшлэг аягүй багасгадаг. 101 бол одоо илүү их нөгөө парта унтаалагч бид нар парта сайхан унтаалга нь гэхдээ илүү их нөгөө юугаа орчны гадаад орчны одоо жишээл арьсанд байгаа чиг гадаад орчны чиг хоёрын нөгөө юу нь аль нь илүү их нөгөө юутай байна гэдэг тэр тал руугаа алдаж эхэлнэ шүү дээ. Бид нар гадаад руу явахаар чигтэй газар бид нар эрс үүс төрөхгүй хад гоё болоо л гэдэг. Өөрөөр хэлбэл нөгөө нэг бидний чигийг авахгүйгээр тэр орчин чинь нөгөө юутай биш гадаад чигтэй байхад чинь арьс маань өөрөө тэр чигийг илүү аваад эсрэгээрээ нөгөө гадаад орчин чинь хуурай байх юм бол бидний чигийг татаад байна тийм үү. Тэгэхээр бидний нөгөө одоо энэ төвийн халаалтаа энэ орчинд амьдардаг монголчуудын хувьд орчин нутганч тийм доторооч тийм байх нь чиг багтаа байхад ер нь бол өвлийн хавар намар өвлийн уйлралд хүн илүү их чиг алдаж идэг байна гэсэн. Тэгэхээр бид нар зөвхөн төрийн асуусан тийм ээ чигт л зөвхөн орой төрөх хэрэгтэй юу? Орой төрөхтэй. Хүүхдээ дандаа л жихэд төрөх. Байжлаг бол нөгөө чигшүүлэгчээ төрөх нь. Тэгэхээр одоо яг энэ дээр чигшүүлэгч гэдэг дахиад нарийн эрхэм хүлээн айгу олон нөгөө том сэдвэлтэй. Чигшүүлэгчийн төрлүүд нь айгу олон байдаг л да. Зарим нь юм бүрхүүл одоо нөгөө юу гэдгийг арьсан дээр планк үсгчдэг юм шиг одоо вазелин ч юм уу жишээ тэ. Тэгэхээр нөгөө тэрийг нэвтлээд арьс чиг алдаж чадахгүй. Өөрөөр хэлбэл нэг юм бүтээгээ тавьчих чинь гэсэн үг шүү дээ тийм ээ. Одоо гэлгууртаар бүтээж байгаа юм шиг. Тэгэхээр чиг алдахгүй. За энэ нэг чигшүүлэгчийн нэг төрлөө. Гэтэл зарим чигшүүлэгч нь байна шүү дээ. Төрөхээр арьсны гүнд байдаг усны молекулыг өөртөө татдаг. Жишээлбэл гэлцрээ. Төрхөнгүүд амар гоо зөөлхөн болчихдээ. Энэ. Тэгэхээр энэ мань болохоор нөгөө тэр бас чигшүүлэгч мөн үү? Тийм байдаг. Тэгэхээр яг аль нэг төрлийн чигшүүлэгчийг илүү давмгай би зүгээр түрүү нөгөө нэг бодисын ярихдаа зүгээр төлөөлөгчийг хэлж байгаа шүү. Аль нэг бодисын давмгай хэрэглэх нь бас айгу уртдаа хугацаагаар хэрэглэх нь бас айгу нэг өрөөсгөл ахгүй. Дандаа нөгөө ууршилтын зохисохгүй тэр вазелин төстэй тийм зузаан нөгөө чигшүүлэг төрхөд байвал яах юм. Эсвэл дандаа нөгөө нэг юугаар доороосоо чигээ татаад байдаг бодистой тийм нөгөө чигшүүлэгч хэрэглэх юм бол өөрөө гүндээ нэг усаа алдаад тэр одоо нэг гиалурны хүчлүүд нь задраад ингээд байдаг болохоор яваандаа энэ бол арьсыг илүү их нэг гэмтээдэг гэх юм учлаа. Дандаа бүрхүүл тавиад байх юм бол нөгөө арьс амьсгалахаа болоод арьсын тэр микробиом нь өөрчлөгдөн тийм ээ гэх мэтлэнгээр чигшүүлэгч бол их ондоо байдаг. Сүүлийн үед болохоор
ямар одоо чигшүүлэгчтэй илүү хэрэглээд байгаа вэ гэхээр ерөөсөө л арьс маань өөрөө байглаасаа нөгөө чигээ барих тийм нөгөө давхар үүсдэг липидийн тийм мантиг буюу нэг юм давхар үүсгэж тэр нь бол өөрийнхөө тосны булчирхаа эсүү тэгэл тэр байгаа тэр микробиом гэдэг олон бактери тэр нийлбэрийн дүүд өсч идэг тийм нөгөө давхар байдаг те. Тэгэхээр тэрнтэй нь илүү их төгсөн тэр бодисуудыг л илүү их нөгөө түрхээд байх. Тийм ээ. Тэгэхээр энэ хамгийн сайн чигшүүлэгчд ордог ч гэх юм уу те. Тэгэхээр яг чигшүүлэгчийг болохоор нөгөө хувь хүний өөрийнх нь арьсны онцлогоостой чи хуур арьстай мó туслаг арьстай мó гэдгээс хамаарад нэг ерөнхийдөө юу яхдаг л та сонголт нь байдаг. Бас нэмгэн арьс, зузаан арьс гэж байдаг юм шиг байна те. Тэрнээсээ шалтгаалаад бас өөр болох уу? Би жишээ нь эмч дээр үзсэн чи ерөөхдөө нэмгэн арьстай юм байна. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн зүгээр юм байна. Надад тухайд зөвлөж ирсэн байхгүй юу? Яг арьс нингэн гэхээр чиний арьсны давхарга бол бүх хүнд нөгөө чи эрэгтэй эмэгтэй ямар үндэстэн бахан хар цагаан шар арьстай бүгд адилхан. Давхаргын жишээл дундаж тоо гэх юм уу та. Давхаргын тоо нь ажиллах юм бол тухайн нөгөө нэг одоо арьс гууж одоо юу гэдгийг хуурай байна уу одоо юу гэдгийг тослог байна уу гэдгээс хамаарад арьсны одоо нэг ерөнхий нэг байдал нь тийм ээ байдал нь одоо бол бас жоохон ингийн юм шиг л гэж хэлээ да одоо тийм ээ юм шиг байж болно тийм бол хувийн өөр онцлогтой байдаг. Тэгэхээр чиний хувьд бол одоо нингэн арьстай гэдгийг одоо шууд одоо би хараад чи нингэн арьстай байна гэж хэлэхэд бас тэг өрөөсгөл гэж л хэлээ да тийм. Яг хэмжиж үзэх биш тийм ээ тийм. Зөв. Окей. За бидний үе дээр бол ийм юм байна. Тэгэхээр 50 гараад явлаа. За бодис солилцоо даашраад ер нь хүний биеийн доторх механизмууд нь залуу үеийнх шиг ажиллахаа болоод эхэллээ. Тэгэхээр энэ үеэсээ эхлээд ер нь бид нар юун дээр анхааруул арьс айлуулах залуугаар нь гой хадгалах вэ? За яг хөө мэдээж арьс гэдэг маань өөрөө биенээс одоо бусад эргэтэн системээс тусдаа хөгшөрдөг юм уу тусдаа залуу байдаг бас биш л дээ. Ер нь бол энэ чинь нэг л биений энэ биед явагдаж байгаа бүхэл бодисын солилцооны одоо яг л нэг л хэсэг байгаа. Зүгээр магадгүй шүү яг гадна талд илээдэг болохоор илүү их нөгөө хүмүүсийг арьсыг тусдаа ингээд харагдаж байгаа болохоор түрээс арьс маань уушиг шиг зүрх шиг илэг шиг илэгдэл илэгдээд одоо дотор эртэн ч гэсэн ялгаа байхгүй шүү дээ харагдаж байгаа болохоор тэгэхээр илүү их нөгөө арьсыг зөвхөн арьсыг ингээд арчлаад гадаад байдлаас нь арчлаад байлгахаас илүү ерөнхийдөө арьсыг хөгшүүлэхгүй байна гэдэг бол нийт организмын хөгшрөлтийг ил эсрэг юмнуудыг одоо хийх тэрийг л баримталж хийжл арьс ялгаагүй хоо тэрийн нэг хэсэг болж байгаа залуу байх боломжтой. Хоол дасгал хөдөлгөөн нойр гэсэн үг шүү дээ. Тий яг одоо бол нөгөө мэдээч хөгшөрж байгаа олон хөгшрөлтийг тайлбарладаг олон механизмууд байгаа шүү дээ 300-аад механизм одоо нөгөө онл гэх юм уу. Тэгэхээр энэ дотроос бид нар одоо илүү их нөгөө хөгшрөлтийг илүү их авч үздэг юм бол бидэрт нэгд теломер гэж яриад байгаа тийм ээ. Теломерийн онл байдаг. Хоёрт нь гэдгээс илүү баг хамгийн чухал нь болоо тэр чөлөөт радикалууд эсэлтийн процессын дүүд үүсэж байгаа чөлөөт радикалууд үүсэж. Гуравт нь одоо тэр дааврын орчилтууд ялангуяа нас ахир бэлгийн дааврууд эм бэлгийн даавар тэгээд стрессийн дааврын тухай. Тэгэхээр энэ гурван онол ерөнхийдөө бүхэл нэг арьс биш ерөнхийдөө бүхэл организмын хөгшрөлтийн гол үндэс болж байгаа юм шүү дээ. Тэгэхээр яг арьсыг за чи ийм юм төрөхчүүл арьсан залуу байна гэж хэлэхээс илүү одоо яг энэ хөгшрөлтөнд хүргэж байгаа энэ нэг юмнуудыг засах нь илүү чухал байгаа байхгүй. Тэгжээж одоо одоо арьс нэгэн хэсэгт болж залуучих нь шүү дээ. Жишээлбэл одоо чөлөөт радикалыг гэдэг яриа л да тэр бол биеинд явагдаж байгаа эсэлтэлтийн процесс шүү дээ. Тэр нь бүр хар багаасаа хүн болгоно л явж исэн бүхэл юм хүн амьсгалахтаа хоол идэхтэй хөдлөхтөө бүхэл тухайн амьдарч байхын туршид л эсэлтэлтийн урал яваад чөлөөт радикалууд бий болж байгаа. Гэтэл энэ чөлөөт радикалыг ч нөгөө организмын тэр нөгөө антиоксидантын систем энэ систем илүү сайн ажиллаж байгаа болохоор тэрийг ингээд сарамжуулаад яваад байдаг. Тэгтэл нас ахын хэмжээгээр тэр нөгөө өөрийнх нь тэр антиоксидантын систем нь одоо сулуураад тийм буурна шүү дээ. Одоо илгнээс ялгардаг тэр глутатион гэд бодис нь багасна. Ингээд хүний өөрийнх нь хоол боловсруулах юм уу бодисын солилцоо хямраад ирэхэд бидний гаднаас авж байгаа витаминуудын хэмжээ буурна ч гэдэг юм уу тий. Тэр витаминууд чинь л бүгдээрээ бидний антиоксидантууд болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг юунуудаа яг арьсан дээр одоо жишээлбэл хөгшрөлтийг яхад бол яг тэр энэ
чөлөөт радикалуудаасаа бид нар нөгөө юу яах хэвээр одоо салж явах хэвээр. Тэгэхээр нөгөө ганц арьсаа залуулах гэж болох биш. Бие организмыг залуулах гэж байхдаа одоо яадаг юм байгаа антиоксидантууд сайн антиоксиданттай хоол унд идэх. Одоо эсвэл тэрийг тариулдаг юм уу, уудаг юм уу тийм ээ, тэр витаминуудыг одоо 9 жирэл гарсан шүү дээ тийм ээ, тариа мараа одоо залуужуулах бэлтгэлгээд зөндөө байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тэр системүүдийг илүү хэвэн болгох нэг чухал байдаг байна. За тэр стресс гэж ярьж байгаа тийм ээ. Хоёул стрессээр хахад ярих уу? Одоо ярьчих. За тийм. За тэгэхээр стрессийн гормон гэдэг одоо кортизолууд байгаа шүү дээ тийм. Яг богино хугацаанд бол тэр кортизол чи биднийг хамгаалж шít. Одоо яг тийм булчин суд сахиж чинь зүрхний нөгөө цохилт ихсэж байна. Ингээл хамаг юм сэргэж чинь тийм. Бид нар богино хугацаанд хамгаалах юм шиг шалгалт өгч байгаа бол бидний хамаг нөөцийг шавхаж байна тийм. Бүсэрч харих гэж байгаа бол болж байна. Гэтэл нөгөө явандаа энэ маань олон удаан хугацаагаар ахрах стресстэй байгаад ах юм бол кортизол чи илүү их муу үр дүн өгдөг шүү. Хүн болго мэдчихэж байгаа тийм ээ. Тэгэхээр яг энийг кортизолыг зөвхөн арьсан дээр холбоод ярил л та тийм. Кортизол бол арьсыг яадаг юм бэ гэхээр за нэгд даавруудыг эм даавруудын нийлэгчлэлийг багасгадаг. Тэгэхээр ялангуяа эм дааврын нийлэгжил багасгаар арьсын тэр уян чанар коллагены нийлэгжил ягцсан буурдаг. Тэгэхээр одоо ахрах стресстэй эмэгтэйчүүдийн одоо коллагены нийлэгжилд нь одоо жишээлбэл архаг стресстэй хүн 5 жилийн дараа гэхэд үеийн тэр кортизолын хэмжээ багтаа эмэгтэйтэй харьцуулбал 20% илүү их нөгөө коллагены нийлэгжилд удаашрсан байдаг судалгаанууд байгаа шүү дээ. Тийм ээ. За кортизол өөр яадаг вэ гэхээр судас тэлдэг. Өшөө эхлээд агшаадаг. Байнгын агшилтын байдалтай хар чинь тэр тухайн нөгөө идэрхтэнд очиж байгаа тэжээл үйлчлэл рүү хичээж ирэхгүй байгаа юм байна. Болно тийм ээ. Тэгэнгүүт нөгөө судас маань агшаастай байж ивж байгаа уучлаараа би одоо бүр чадахгүй нэг буцаага тэлчин те ахиж хизээч нөгөө юу яаж чаддаггүй нөгөө эргээд агш чадахгүй. Тэгэхээр нөгөө кортизол ихтэй эмэгтэйчүүд илүү нүур нь улаан байдаг. Судас нь өргөн байдаг те өнгөцн судас ихтэй тийм ээ ийм байдаг. Тэгэхээр архаг стресстэй хүмүүсэд ийм байгаад тахна шүү дээ. За кортизол өшөө бас нөгөө меланоцит гэдэг нөгөө нөсөө үсгдэг тэр ферментийг идэвхжүүлдэг байна шүү. Тэгэхээр кортизол ихтэй эмэгтэй хүмүүс илүү их нөсөөждөг, нөсөө өсдөг, арьс харалдаг ийм. Кортизол нь бас фибробласт гэдэг нөгөө одоо тэр коллагены ширхгийг бий болгодог эсэг биш тий. Тэрний нөгөө нийлэгчлийг удаашруулдаг. Протеаз гэдэг ферментүүд гэдэг одоо эсийг задалдаг. Тэр фермент идэвхжлэхээр нөгөө байгаа эсүүдийг задлаад байдаг хин. Их мэтлэн энэ нөгөө ингээд айгүй олон нөгөө нэг хүчин зүйлүүдээс болоод одоо кортизолын нөлөөнөөс болоод стрессийн нөлөөнөөс болоод гэсэн үг шүү дээ. Арьс хөшрөх нь байна. Энэ бол баталгаатай болчих тийм ээ. За иймэрхүү олон шалтгаанаас болоод арьс одоо тийм ээ архаг. За энэ гэхдээ яг ганц насандаа ч биш л те нөгөө залуу хүн ч гэсэн стресстэй байгаад ах юм бол удаан хугацаанд стресстэй суулаар илүү цагаас өмнө авралт болох гэдэг чамаг чи стресстэй дойргүй байгаад ах юм бол чам 30 тавтай гэх юм. Тийм байгаа. Тэгэхээр яаж засах вэ гэдэг дээр байна. Тэгэхээр нөгөө ганцхан нүүрэн дээр л хараад нөгөө нүүрлгөө тариа хэлгээд юм уу нүүрэн дээр эсвэл мундаг тусаав түрхээд байвал арьс залуучих уу гэвэл бас айгу учир дутагдaltaй байгаа байхгүй. Цаад тэр хөшөрлж байгаа механизм дээр шалтгаан дээр ажиллахгүй бол мэдээж хэрэг хэцүү. Мэдээж хэрэг одоо сүүлийн үед болохоор айгүйх олон тийм гоё одоо шинжлэх ухаан хөгжөөд гоё бүтээгдэхүүнүүд, тарилгууд энэ юун дээр байгаа л да нөгөө арьсыг залуужуулах тийм ээ. Тэгэхээр тэр нь болохоор тос мос ч гэсэн өдр зөндөөл. Гэхдээ би нөгөө хэлсэндээ тийм ээ. Арчин өөрөө айгүйх тийм нягт бүтцтэй гадна талдаа айгүйх нөгөө арьсны эсүүд маань одоо бид нар юу л бол ингээл ус мус төрөхээр нөгөөдг нь нэвтрэл ороод бүх бие рүү орчдоггүй үстэй. Тэгэхээр арчин тийм нөгөө арьсны эсүүд их нягт байх нь. Тэр болгон юмыг арьсандаа өөртөө шингээгээд бүгдийг шингээж авахгүй шүү дээ. Тэгэхээр хүмүүсийн нөгөө яг тусны бүтээгдэхүүнүүд авахдаа илүү их нөгөө ийм найрлагатай, тийм найрлагатай, ийм олон найрлагатай гэдэг юм гэхээсээ илүү төрөний хөгшүүлж байгаа наар болон чигшил хамгаалах нь илүү чухал. Яг тэжээлүүд дээр болохоор тэр олон витаминууд, уургууд нь тэр арьсны завсраар нүхээр одоо юу гэдгийг яваад орчдөг гэвэл бас айгүй өөр өсгөл охно шүү дээ. Тэгэхээр яг тэрнээс одоо ганцхан тосонд найдад миний арьс гоё болно. Илүү их гоё найрлагатай тосонд найдад гоё болно гэж үйл бас худлаа асуудал байна. Зүгээр тарилгууд бол байна. Шууд л тэр чинь механикаар бат арьсан дагуур тарьчихна маа чи энэ одоо витаминуудыг ав, уургуудыг ав, одоо юудуудыг ав гэж байгаа болохоор бас тодорхой хэмжээгээр бас
нөлөөлнө шүү дээ. Тийм үү? Тийм байна. Яхахгүй амьдралын хэм маяг болно. Сахилга батаас л ер нь бүх зүйл эхэлж байгаа юм байна. Тий. Гэдгийг одоо манайхан бүгдээрээ ойлгосон байх гэж найдаж чинь. Тэгээд айгүй залуучуудад маань ийм нэг юм их харагдаад байдаг л да. Залууд байгаа дээр ингээд арьсаа найсныхаа өөхийг оруулна гэдэг ч юм уу. Иймэрхүү бас хэд хэдэн найзууд байна. Миний ингээд тандгаас аль эсвэл залуу байгаа дээр ботокс хийлэгчдэг ч юм уу. Тэгээд энэ айгүй буруу зүйл. Ер нь хизээ нэгэн өдөр яг энийх нь жоохон нэг 10-20 жилийн дараа ч юм уу хор урчиг гараад эрсдэлтэй алхах болох уу? Яг ботоксын хувьд уу? Эсвэл ботокс болон яг одоо нүүрний өөхөөс оруулж байгаа хүмүүс. Ботоксын хувьд бол айгүй хүмүүс их айгүй нөгөө өрөөсгөл ойлголттой байдгийг. Би бол ботоксын талд байдаг. Би нэг удаа тэр дээр нэг ботоксыг өвөөрхөө гэд нэг нийтлэл биччихсэн. Ягаад их шалтгаан байсан юм л да. Яг нь ботокс бол мэдээч хэрэгтэй нөгөө хорч гисэн одоо бактериас гаргаж авсан хор тэр нь булчингийн нөгөө тэр хөдөлгдөг рецепторт нөлөөлөд булчингийг хөдлөгдгөө агшилтыг саажуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр утгаар нь хорштой гэдэг ойлгоод байхгүй. Тэгэхээр бүхэл юм хорштой. Бидний ууж байгаа антибиотикууд бүгдээрээ л бактериас гаргаж авсан их хорууд байдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг зохистой хэрэглэж байхад бол бид нар ач тусаа өгж гинүү те өгж байгаа тийм ээ. Тэгэхээр ботоксын хувьд болохоор яг хаа мэдээч хэрэг хүн үрчлээ ихтэй байгаад энэ тохиолдолд бол нөгөө хэрглэж болно штэ. Тодорхой тунгаар зөв булчинд нь тариад ингээд энэ одоо хүний үрчлээ нарилаад илүү их нөгөө сайн сайхан харагдаад тэгэхээр тэр хэмжээгээр хүн өөртөө ихтэй болох энэ айгүй олон юмныг тодорхойлдог байна шүү дээ. Ганцхан л нөгөө үрчлээ арилгах гоо сайхан байх тий сэтгэл сайн гоо сайхан байх гэдэг нь зөвхөн харагдах байдал биш шүү дээ. Энэ хүний амьдралын бүхий чанарт нь нөлөөлдөг тийм ээ. Нийгмийн харилцаанд нөлөөлдөг тийм ээ. Өөртөө ихтэй болно, амжилт гаргана, сэтгэл санаанд нөлөөлнө. Энд чинь айгүй их олон юм тодорхойлдог. Гагцхүү зүгээр тэрийг илүү их нөгөө буруу хийх тийм ээ. Одоо буруу булчинд нь хийх одоо тэрнээс болоод мэдээч мимик ингээд нөгөө тодорхой хэмжээгээр алдагдах, тэрнээс болоод эйгүү харагдах ч юм уу. Гэхээр нөгөө хүмүүс энэ бүгдээрээ ботокс их муу юм байна гэдээ ойлгож яддаг. Тийм биш шүү дээ. Мянган хүн гоёор хийгээд хинч мэдхгүйгээр яваад байгаа шүү дээ. Хинч мэдхгүй тэр угаасаа л гоё юм байна гэж өчөж өндөр явж байна. Амжилтгүй нь мэдээж хэрэгэл нүдэнд харагдаж шүү дээ. Амжилтаанууд нь хэлэхгүй шүү дээ. Байж л. Тэгэхээр гоо сайхны зорилгоор хэрэглэж байгаа ботоксыг бол нэг их хэрэглээ тэр маань 20-30 жилийн дараа айгу муу нөлөө үзүүлнэ гэдэг бас тийм биш шүү дээ. Манайх нэг юм төсөл энийг одоо бас хэлчихье гэж бодлоо л да. Ботокстой холбоотой төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь болохоор саажилттай хүүхдүүд байдаг шүү дээ, тийм ээ. Төрөлхийн сатаа хүүхдүүд. Энэ маань зарим хүүхдүүд маань галхах юм уу эсвэл одоо алхаж явах одоо ингээд хөдөлгөөнтэй холбоотой юм хямрал болж байна тийм ээ. Зарим газар нь чангарч, зарим суларж иргээд. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар энийг нөгөө энэ төслөөрөө болохоор 10 жилийн хугацаатай энэ Солонгосын Medtox гэдэг компанитай хамтруулж хэрэгжүүлж байгаа хгүй манай компани. Тэгэхээр үн төлбөргүйгээр саажилттай хүүхдүүдэд ботоксыг нийлүүлдэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүдэд хэрэгжилж байгаа ботокс маань нөгөө тэр нүүрэнд хийж байгаа нэг 20-30 юнитээс илүү хамаагүй 10 дахин 200, 300, 400 юнитээр хийдэг. Энэ хөлөнд нь гаранд нь. Гэхдээ энэ маань тодорхой хүүхдүүдэд бол мэдээж хэрэг тэрнээс өөр эмчилгээгүй шүү дээ. Одоо нөгөө яхаар тэгэхээр их нэмэр болоод явдаг л да. Гэхдээ нэг удаа игээ зүгээр болчтой юм шиг. Тэр нэрх процесс болохоор нэг 4 сар 5 сарын дараа дахиад хийх хэрэгтэй болдог. Гэхдээ энэ хугацаанд хүүхд алхаж чаддаг болно, үдээсээ өдөх юм уу, халбаг харандаа идрээ барьж чаддаг байх гэвэл бас энэ амьдралын чанарт нөлөөлж л байгаа гэсэн үг байхгүй. Гайхалтай. Арсны талаар би бас юу нь чухал юм бэ гэд би өөрөө сайн мэдэхгүй бас нэг сайн судалж үзэж байгаагүй. Арс арчлага саяхнаас л ер нь хийж эхлүүлсэн хүн байгаад байгаа. Тэгээд ChatGPT-гээс ийм л оюуханаас асуусан чинь микробиом айгуу чухал гэдэг юм гинэ. Микробиомын тэнцвэр ер нь бол яг тэр тэнцвэрээ айгуу сайн хадгалах нь хүний арсны эрүүл мэндэд айгуу чухал байдаг гэд. Тэгээд энэ үнэн үү? Үнэн штэ. Тэгэхээр нөгөө энэ би чинь ганцаараа л байгаа биш. Би чинь олоол амьдарч байгаа шүү дээ чи тэ. Олоол амьдарч байгаа энэ биен дээр. Тэгэхээр яг хамгийн их микробиом ихтэй биенд бол гидс байдаг тийм ээ. Гидс байгаа шүү дээ тийм ээ хүний. Хоёрт нь арьс байгаа.
Тэгэхээр арьсан дээр бол 5,000 гаруй төрлийн шүү. Нөгөө ийм бактериуд, вирусууд, хачууд, янз янзын эмгэгч бичил битнүүд гэдэг хэлчих тийм ээ байдаг. Тэгэхээр энэний тоон бол бараг л хүний арьсны эсийн тоотой ижилхэн гэж байгаа байхгүй. Триллион гардаг гэсэн. Тэгэхээр ийм олон бид нар нөгөө хамтран амьдчтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хамтран амьдчтэй бид нар дотор нь юу гэж боддог вэ? Ашигтай, ашиггүй, тэгээ нейтрал гэдэг юм уу тийм ээ. За ашигтай нь бол мэдээж хүний одоо энэ арьсанд их нөгөө нэмэр нөлөө үзүүлнэ шүү дээ. Энэ болохоор арьсны pH-ийг тодорхойлж байна. Арьсны тархлааны систем нөлөөлж байна. Гаднаас орж ирж байгаа эмэг төрөгчөд бактери вирусыг эсэргүүцэж байна, мөөгөнцрийг эсэргүүцэж байна. Ийм ашигтай нөлөөтэй байтал ашиггүйнүүд нь болохоор ашиггүй буюу хортой гэдэг юм уу. Тэд нар тухайн моментыг хүлээгээ сууж байгаа байхгүй. За энэ нөгөө миний цаг хизээ ирэх болоо гэж хүлээж цаг нь ирж шүү дээ. Тэр нь болохоор хизээ ирдэг вэ гэхээр ашигтай бактериуд нь ингээд үхэж үргэлдээ цөөрөөд эсвэл арьсны нөгөө нэг юм тэр ашиггүй бактериудын орчин амьдрах орчин илүү таатай болоод ирэх үед нь болохоор үржээл тэгэл арьсны эдээ төрөслүүд үүсэж байна тийм ээ. Одоо батганы бактери ч гэсэн ялгаа байхгүй. Ашиггүй бактери тэгэл байдаг байж нэгжээд л өөрийнхөө таатай орчин түрүү хэлсэн шүү дээ агаар орохгүй нөхцөл болоод ирэнгүүт азтек колег л тэр чинь өсөж үржээд өрсөл болгож шүү дээ. Тэгэхээр ийм гихчлэр нөгөө арьсанд бол тодорхой хэмжээгээр энэ нөгөө юунууд бактериуд юм бол өөрөөр бол маш их л дээ. Дундаж нь болохоор айгу сармгаа шийшүүлнэ шийд. Эли давуул те. Аль нь ялвал тэр тал руу л нөгөө орчдөг тэр бактериуд гэдэг байна шүү дээ тийм ээ. Ашигтай бактериуд инжин гингүүтээ хоёр асуулт байгаа. Эхнийх нь болохоор хүмүүс тараг гэд хэлээд байдаг. Тараг уух юм бол ер нь ашигтай бактери сайн дэмжин мэдээж авах янз бүрийн бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ тэрэн дээр зарим нэг шошгон дээр нь ашигтай бактери их орсон энэ төр гэд бичсэн байдаг. Тэрийг хэрэглэх юм бол миний арьс ер нь гоё болно гэдэг ийм нэг нийгмээр нэг итгэцэн нэг юм байгаад байгаа гэдэг нэг асуулт байгаа. Тэгээд хоёр дахь асуулт маш их хамааралгүй байж магадгүй та сая гидс ходоод гэд хэллээ. Тэгэнгүүтээ нэг удаа ер нь ингээм мацаг бариад ч юм уу те тодорхой хугацаа өнгөрөөгөөд гидсээ ер нь цэвэрлчих юм бол ер нь яг хөө зарим эрүүл мэндийн сайн талууд бол байгаа. Гэтэ бас давхар арьсан сайн гэж би бас нэг үеийг ханаачлаа сонсч ирсэн байхгүй юу. Тэгэхээр энэ хоёр асуултанд хариулаад өгөө. За микробиомыг яаж эхний асуулт нь миний ойлгосон микробиомыг яаж дэмжих вэ гэдэг тийм ээ. Тэгээд тараг зөв одоо мөн үү те. Окей. За тараг бол нөгөө яг хамгийн их нөгөө одоо яг тэр микробиомыг тэр гидсних чи арьсных чи дэмжих юмнуудыг бид нар дэмждэг пробиотикууд, пребиотикууд, пребиотик тэгээд постбиотикууд гэж хувагаад байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо тэр ашигтай нэг пребиотикуудад болохоор пребиотик про гэж шинэ ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр өөрөө тэр ашигтай нэг агуулсан бүтээгдэхүүнийг хэлээд яг тараг бол тараг сүү бүтээгдэхүүнүүд бол хамгийн их агуулдаг. Өөрөөрөө эсцэн байдаг. Одоо өөрөөр нь эсцэн байцаа эдэрийг одоо сүүлүүдээ мод болоод байгаа шүү дээ. Эдгээр арьсны тодорхой хэмжээгээр нөлөөлөх үйл нөлөөлнө. Гэхдээ тэрийг бид нар ууж байгаа тийм үү? Ууж байгаа гидсний бактери маань гидсээр явсаар байгаа арьс руу нэвтэрж орохгүй. Зүгээр л энэ ерөнхийдөө хүний одоо нэг алсуур одоо дам гэх юм уу да. Хүний гидсний хэвийн бактери хот холболцуулах хэвийн байна. Тийм үү? Хэвийн болно. Тархлаа сайжрна. Энэ бүхэн л нөгөө нэг дамдамаараа явсаар байгаа арьсны юунд бол сайтар нь л түүнээс тарганд байгаа бактери нь гидсээр дамжсаар байгаад нөгөө нэг арьсныхаа гадаргуу дээр очиод амьдрын гэвэл очдог гэвэл худлаа. Гэхдээ тэр хэвийн нөгөө нэг бусад хотод гэсэн үйл ажиллагаа хэвийн болгосноороо тэр нөгөө арьсад дам нөлөө үзүүлж байгаа гэдгийг хэлэх гэж байгаа байхгүй. Гэвэл арьсан дээр байгаа тэр микробиомыг сайжруулдаг юмнууд юу ээж вэ? Нөгөө пребиотик гэдэг юмэр хэлээд байна шүү дээ. Тэгэхээр пребиотикууд нь болохоор одоо арьсан дээр байдаг бактерийг агуулсан тийм бүтээгдэхүүн байдаггүй шүү. Өөр амьд одоо өөрөлдвөл энэ тосон дотор арьсны ашигтай бактериуд байгаа. Тэрийг би төрхүүл гэж тийм байхгүй шүү дээ. Пребиотикууд гэдэг. Пре гэдэг нь болохоор тэр бактерийг өсөж үржих таатай орчныг бүрдүүлсэн бүтээгдэхүүн. Энэ нөгөө бодисууд гэсэн үг. Арьсны бактери тийм бүтээгдэхүүн байдгүй бол байна. Одоо ялангуяа сүүний өвчл агуулсан одоо жишээлбэл бүтээгдэхүүнүүд байна. Тинчээ тэрийг төрхүүл миний бактериуд илүү их одоо ашигтай бактериуд арьсны тэр бактерич байхад тийч зөндөлөг байгаа шүү дээ. Тэд нар илүү сайн үрж нөгөө үржнэл гэсэн санаа хэлж байгаа байхгүй.
Зөв зөв. Хоёр дахь асуулт нь болохоор ходоодоо цэвэрлэх бүцэг байлталаа. Яг хоо энэ нөгөө нэг арсны айгүй олон өвчнүүд маань одоо жишээлбэл энэ хот дотор бодис солилцоо дотор ходоод эзний үйл ажиллагаатай холбоотой гардаг бий болдог шүү дээ маш олон өвчнүүд. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ерөөсөө нөгөө мацаг барих ходоод эзний хэвийн болох одоо нөгөө эмчлэх зэрэг нь одоо тэр шууд нөлөөлөх үгүй бол шууд нөлөөлнө. Одоо арсыг гэхдээ жишээлбэл мацаг барьснаар жишээлбэл арсны хураашилт хэвийн болдог үгүй л тээ. Жишээлбэл тодорхой өвчин байна шүү дээ тийм ээ. Ямар нэгэн өвчин дээ шүү дээ. Экземод байж болно. Одоо харшлын нөгөө атопи одоо хүүхдүүдийн ирээд манай бидний баг дээр жачис ч юм уу те гэх мэтчлээ өвчин хайрцуулч гэдэг юм уу. Ийм өвчнүүд болохоор тодорхой хэмжээгээр ходоод гисний үйл ажиллагаа хэвийн болох үед нь бол яаш та нөгөө эмчлэгдэн шүү дээ тийм ээ. Зөв зөв. За түр пауз авчи. Энэ удаагийн дугаарыг Германы Deng Pharma-гийн Brain Active бүтээгдэхүүнийн туслалтаагаар та бүхэнд хүргэж байна. За Brain Active бол тэр чигтээ тархины амин хичээл байгаа. Бид нар өдөр тутамдаа оюуны ажил хийж байгаа хүмүүсийн хувьд болохоор тархиа ажилуулад хамгийн гол нь унтаж байхдаа ч юм уу альсэл хоолноос тархиныхаа амин дэмээ бүрэн авч чадахгүйгээр ингээд өнгөрөөд байдаг. Үүнээсээ болоод нэг л мэдсэн чинь би нэрээ юу бодож илөө. Альсэл амархан ингээд математикийн томьёонууд дээр гацч юм уу иймэрхүү тохиолдлууд гараад ирдэг. Тийм учраас Brain Active болохоор таны тархины амин хичээл болно. Хамгийн гол нь дотроо гинко билобагийн ханд, мелисагийн буюу нэмгний байлзмаа ханд, пантотоны хүчил буюу витамин бета, кофеин, омега 3 зэрэг тархинд шаардлагатай амин хичээлүүд бүгд багтсан байгаа. Иймээс та хэрэг тархиа бүтэн функцээрээ бүрэн ажилуулахыг хүсэж байгаа бөгөөд өөрийнхөө хөшрөлтөйгөө эсрэг тархинд анхаарлаа хандуулмаар байгаа юм бол Brain Active бүтээгдэхүүнийг ашиглаж үзээрэй гэж санал болгомоор байна. Brain Active маань таны хамгийн ойр имийн сан, бүх имийн сангууд дээр байгаа шүү. За ингээд госцоо орцгоё. Би нэг найзаас асуулаа. Арсны эмчтэй уулзах гэж байна. Подкастаар асуулт байна уу гэдгсэн чинь эрүүн дээр нэг айгүй юм гард юм байна. Тэгээд эрүүн дээрээ юм гарахаар хинж тгий зөвлөлдөг юм байгаа. Токсициклин гэдэг антибиотик уух юм бол тэр нь ингээд дотроос нь шууд хураашаад тэр батгыг найрлагдаг юм гинэ. Тэгээд энийг уух нь ер нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Ер нь ингээд зөвлөж байгаа нь буруу хэрэг үү? Токсиклин одоо нөгөө ахаад ирж илдэ батгахны үед бол токсиклин бид нар зөвлөдөг макролидын бүлгийн антибиотик шүү дээ. Тэгэхээр энэ яагаад шууд токсиклин зөвлөдөг вэ? Тэгэхээр түрүүний хэсэг батгыг үүсгэж байгаа бактери маань өөрөө агааргуут нь янггээд. Тэгэхээр агааргуут нь янгууд нь тэр одоо бүх ил нөгөө антибиотикд нөлөөтэй биш байхгүй одоо жишээл батг гарч байхад пенцлин ч юм уу амгслын уухаар нөлөөтэй биш. Тэгэхээр одоо нэг энэ бактеринд энэ бүлгийн антибиотикууд нөлөөлнө гэдэг юм байгаа шүү дээ. Тэгэхээр тэрнийх нь нэг тэр агааргуут нь янд болохоор токсиклин нөлөөлдөг нөлөөлнө гэсэн. Гагцгүй токсиклин тэр нөгөө өөрөө антибиотик шүү дээ. Айгуу сайн нөлөөлдөг. Гэхдээ токсиклин өөрөө нөгөө их гажинлуу ихтэй юм л дээ. Нөгөө илгэн тех нөлөөлдөг юм. Мөн токсиклиныг бусад одоо батганы гол нөгөө эмчилгээнд хэрэглэдэг тэр изотретинон гэдэг юмтэй хавсарч хэрэглэж огт болдгоо. Токсиклин өөрөө гэрэл мэдрэг байдлыг нэмдэг. Гээд нөгөө хит хитэн гажлуутай учраас энийг маш нарийн хяналттай эмчийн зөвлөгөөнд яавал ууж болно, яавал ууж болохгүй гэдгийг тохиролцох байх нөгөө эмчээсээ зөвлөгөө аваад тэгээд хэрэглэж болно шүү дээ. Дур мэдэнгүүтээ шууд батгалчлаа гэдэг хэлж байгаа. Тэгэнгүүт токсиклин хэрэглэхээр нөгөө ялангуяа зоны үйлрэлд бол токсиклин хэрэглэхээр айгүйх нөсөөждөг, харьцуулаадаг тийм ээ тийм байдаг. Тэгээд л их их тунгийн нэвтрүүлэл бас нөгөө илгэнд их хортоо нөлөөдөг. Бас яг адилхан нөхцөлд орж жирэмснээс хамгаалах нэг юм байдаг гинүү. Тэрийг бас хэрэглэдэг. Тийм батгын хэрэглэдэг. Тэрийг түрүүн би ярьжсэн тийм ээ нөгөө тосны булчирхай гэж гол зохицуулагч бол эр даавар. Тэгэхээр нөгөө эр даавар нь хит ихцсэн. Нөгөө энэ бол эмэгтэйчүүдийн хувьд ярьж байгаа шүү. Түүнээс биш батхтай эрэгтэйчүүдэд бол тийм юм өгөхгүй шүү дээ. Эмэгтэйчүүдийнх нь эр дааврын хэмжээ тэртэргүй нөгөө байх ёстой нормоос хэтэрхий их байвал энийг багасгах зорилгоор тэр дааврын бэлтгэл өгдөг. Эр дааврыг багасгадаг, зохицуулдаг. Гэхдээ энэ бас давхар жирэмсэн самбах үйлчлэгээтэй болохоос биш ахлан нөгөө жирэмсэн самбах юм батхан зориулагдсан биш байхгүй. Тийм байна. Арсан дээр за ямар нэгэн дэлгүүр ороод бүтээгдэхүүн
авлаа. Ер нь маш олон янз бүрийн төрлийн бүтээгдэхүүнийг Солонгос ч нөгөөх нь Герман ч нөө. Тэгээд айгүй олон бүтээгдэхүүнүүдийн нэг тийм нийтлэг байдаг нийслэл нь болохоор бүх арьсан зориулагдсан гэд бичсэн байдаг. Тэрийг харангуйтаа жишээлбэл би ингээ хураа арьстай болохоор анзаас би энийг ашиглаж болох юм байна. Гингүүтээ сонгочих гэдэг тийм хандлага байдаг. Жишээ нь би мэдлэг муутай байгаа байхгүй. Тэгэхээр энэ яг бүх арьсан зориулагдсан гэдэг бүтээгдэхүүнүүд үнэхээр ямар ч арьстай хүн ашигласан зөвдөхөө. Ер нь яг нөгөө нэг бүтээгдэхүүнээ сонгохдоо бид нарыг юун дээр нь анхаарах хэрэгтэй гэдэг юм бэ? Бүх арьсан зориулсан гэж бол манайх нэх оц найрлагатай биш шүү л гэсэн санаа байна. Нэх оц байхгүй шүү манай юм гэсэн баг. Яг хаа бүх арьсан тэгэхээр нөгөө нэг илүү их одоо жишээлбэл хураа буу тослог арьсны нэг арьсчилгаа чинь тустай байгаа байхгүй. Яг энэ дээр би бас хэлчихье гэж бодчихсон тэр хураа тослог арьстай болоод батгахтай бүс бол илүү их нөгөө хураа хатаах гэдэг те. Хатаах гад тэгээд нөгөө спиртэн сууртай юм хэрэглэх гэдэг. Тэгээ ер нь бол одоо дэлхийн чих хандлага бол спирттэй цэвэрлэгч ус бүтээгдэхүүнээс бол дээд татгалзаж байгаа. Энэ зөвхөн гадаргуугийн нөгөө тосыг одоо юу гэдгээ тосыг ингэж саармагжуулж байгаа болохоос биш яг ухтаа бол нөгөө яг тэр батганы эмгэг жамд нөлөөлөхөөгүй ямар ч тийм байхгүй зөвхөн гадаргуул хатаал тэгэл доогоороо нөгөө өрсөлдөн хэвээрэл байгаад байдаг. Дээрэс нь энэ маань арьсыг хураашуулдаг учраас нөгөө гимтээдэг төлжилтэй бодос хариу ихтэй байдаг ахна шүү дээ тийм ээ. Бүх арьсан зориулсан бүтээгдэхүүн гэдэг маань одоо түрүүний хэлсэн одоо ер нь их олцгой юутай биш ээ зүгээр нэх их одоо юу гэдгийг манай хатаахчгүй шүү илүү чигшүүлэгчгүй шүү гэсэн одоо нэг юм нейтрал энэ байгаа болов уу гэж бодож байна. Зүгээр арьс арчилгаан дээр зүгээр цэвэрлэгээ бол одоо бас айгуу чухал юм байна шүү дээ. Тэгэхээр цэвэрлэгээ бол нөгөө яг тослог арьстай хүн юутай хураа арьстай хүмүүс бол яг тустай байх хэрэгтэй. Шалгуундаа байхгүй. Шалгуундаа байна шүү дээ. Тэгэхээр нөгөө тослог арьстай хүмүүс маань илүү их одоо нөгөө гуйжуулах хандлага тэг гуйжуулсан цэвэрлэгээнүүдийг илүү их жоохон хөөсөн тийм ээ илүү их тослогийг бас гадаргуун тослогийг саармагжуулсан тийм нөгөө бүтээгдэхүүнээр илүү нүрээ цэвэрлдэг бол яг энэгээр одоо жишээлбэл хураа арьстай хүмүүс цэвэрлэх юм бол арьсны эмзэгсэд бүр одоо балаа юм болно шүү дээ. Тэгэхээр яг хураа арьстай нь ямар бүтээгдэхүүнүүд гэсэн үг вэ? Хураа арьстайнууд нь илүү их нөгөө сүүн шингэнүүдээр нөгөө илүү их зөөлөн юмнуудаар эсвэл гиалрны суурьтай чочроохгүй одоо тэгээд тослог арьсч нь одоо жишээлбэл тодорхой хэмжээгээр бага хэмжээгээр спирт агуулсан байж болдог ч юм уу те илүү их савнгийн орц ихтэй байдаг бол юунууд бол огт савнгүй илүү их нөгөө тосгон чигшүүлэгчүүд илүү их нөгөө гиалрны суурьтай тийм юмор нүрээ цэвэрлж явах нь ш тийм ээ. Зөөцөө ер нь бол тэгээд хамгийн товч хариулт бол яг эмч дээр очивол өөрийнхөө арьсныхаа онцлогоо мэдээ зөв бүтээгдэхүүнээ сонгох л ёстой. Тий, эмчтэр яг мэрэгжлийн эмчтэр очих бол энэ хамгийн чухал юм баггүй. Одоо тэгэхээр нөгөө хүмүүс өөрсдөө дур мэдэн эмчлэх бие биенээсээ нөгөө сонсон зүйлээрээ эмчлэх. Яг тэгэхээр мэдээж ийм л бол эмчтэй тодорхой хэмжээр гаж нөлөө ихтэй. Тэгэхээр бие биенээсээ мэдээд хэрэгжилчдэг хүмүүс их байдаг. Дээрээс нь нөгөө нэг юм салуун нууд гэх юм уу да одоо тийм ээ яг тэрэнд бас нэг яг үйлчлэгээ үзүүлж байгааг бол буруу том байхгүй л да. Тэгтээ нөгөө яг батгыг эмчлэх гэдэг юм дээр зөвлөгөө өгч бас болохгүй байх юм л та. Эмчил. Тийм ээ. Тэгээд арьсны эмч дээр очиж байгаа үед бас хүмүүсийн сэтгэл зүйн бэлтгэл гэх юм уу те. Манайхан бас манай эмчил ярьжлээс ер нь шууд нэг удаа очоод бүх асуудлаа шийдүүлчихнэ гэж бодоод ирээд байдаг. Гэтэ энэ чинь айгүй урт хугацаанд зарим одоо юу гэдэг архаг эмхтэй хүмүүс ч юм уу те дандаа ингээ батгатай байдаг, дандаа ингээ хэцүү байдаг хүмүүс бол урт хугацаанд ер нь эмчлүүлэн шүү гэдэг сэтгэлийн бэлтгэлтэй гуйар манайхан дандаа ингээ газ очоод шахуулаад хараад тэгэл явчихна тийм ойлголттой байдаг гэж би бас ойлгосон. Тийм шүү дээ. Одоо түрүүний хоёлаа батганы тухай зөндөө ярьсан шүү дээ. Тэгэхээр батга үсгээд юу байгаа. Чиний нүүрэн дээр 2 3 5 жил байсан батгыг 5 хоноод дэмжлээд алга болох уугүй шүү дээ. Тэгэхээр тэрний цаана явж байгаа тэр өгтсний солилцоо, нүрсний солилцоо, хоолны дэглэм, цэр цөсний ялгарал, дархлааны систем эдрийг хизээ хэвээ байдалд нь оруулан төдийд л арил шүү дээ. Тэрэнд бас хугацаа хэрэгтэй тийм. Айгу олон удаа хүмүүс буруу харьцаж байгааг би харж ирсэн. Батгатайгаа гэдэг нь одоо юу гэдэг хосууд ингэ сууж байгаа л хайраа шахаад үгүй гэдэг ч юм уу. Тэгээд яг ингэ батг гарцсан тэрийг ерөөсөө огтхонч гараараа хүрж болохгүй гэдгийг би ингээд ойлгосон байгаа даа. Гэтэ бүр ингэ хоёул ингэ төсөөлөд үзсэн. Магадгүй би ингэ хөдөө явж байгаад
Өөр ингээд имплемент технологиудаас бүгднгээс нэг хол тэгээд гарцсан нөхцөлд би шахаж болох уу гэж. шахаж болох уу? Би бол батгах шахах дуртай шүү. Яг тэр чинь нэг юм хүний нэг юу гэдэг чинь нэг юм аазгаад нэг юм чимхэд идэгтэй адилхан тийм ингэх дуртай хүмүүс гэдэг нэг төрлөө өвчин баг л та. Яг нөгөө яг зүгээр онлайн хувьд бол тийм онлайн хувьд бол батга яах хэвээр бай. Шахах хэвээр юу шахахгүй байх хэвээр юу гэдэг. Хаад мэдээж хэрэг нөгөө энийг бол тодорхой хэмжээгээр цэвэрлэх хэвээр. Тэрийг болохоор нөгөө эрүүл ахуй шаардлага хангасан одоо ариутгсан багаж ингээд тэг юугаар ягаад тэгэхээр нөгөө энэ нүүрэн дээр гарч байгаа болохоор нүүр маань өөрөө маш их нөгөө нэг суцчлал ихтэй буруу шахаад эсвэл нөгөө тэнцэн үлдээгээд идээг нь ингээд тархаагаад ингэчих юм бол тэр үр өслөнд цусаар дамжаад одоо тарих руу очих тийм ээ илүү хүндрэл өгөх илүү эрсдэлтэй байдаг болохоор тэгдэг дээрэс нь зүгээр хамгийн энгийнээр болохоор ядаж нөгөө орчны эдийн нэг айгүйх нөгөө гимтээгээд гимтээснээсээ болоод зүгээр аяанда өөрөө идгээд нэг соргигүй идэх гэжсэн батга маань их том соргитой бол идэхтэй орчны ингээд гимтээчж байгаа болохоор тэгэхээр ер нь бол зүгээр шахаж цэвэрлэх ёстой юу брокт хит болохгүй гэж хэлж чадахгүй. Тэгэхээр тодорхой жигээр тэр шаарддаг нөгөө юу яасан нөхцөлд бол шахах шүү дээ. Идэм гарч эхэлсэн үед л дэх ёстой юм эсвэл агуу яг энэ дээр ийм байхгүй. Батгыг ингээ харахаар байна шүү дээ тийм ээ. Одоо ингээд харахаар энгийн батг гэд би ягаан батг гэд байдаг. Ягаан батг маань өөрөө ингээд энгийн хүний өнөдөр харах бол хоёулаа ижлэх нь л батг шиг байгаа юм. Ягаан батг огч хахт бол ямар ч нөхцөлд хичнээн миний аазгаа хөдлөөд байгаа ч гэсэн бодлохгүй. Тэр болохоор өөрөө энэ ягаан батг мал өөр нөгөө бүр жамаар ус явдаг түрүүний битэр ярьсантай огт хамаагүй жамаар явдаг батг нь юу ч гардггүй харахад нэг үрсэлтэй. Тэгээ хүмүүс өөрсдөө шахдаг л да шахаал оролдохоор нөгөө энэ нэг идэнийх гарахгүй жисэж жоохон шүүс цус гараал болчиход тэгсэн мөртлөөс ингээл юм том гөвд рүү хിവэрэ байгаад байна гэд энэ батгуудыг огт оролдож болдог. Тэдний онцлог нь ер нь том юм уу те? Ерөөсөө харагдаад мэддэхгүй юу? Үгүй том жижигтэй биш юм байгаа. Зүгээр нөгөө энэ үүсэж байгаа механизм нь ондоо тэнд явж байгаа тэр процесс өөр гэх юм уу да. Тэгжээ бол нэг тосны булчирхаагаа яха гадар талд нь тойрсон үрслээ нэвчтээс эсүүд илүү цугласнаас олоо өвдөр үүссэн байхад энгийн батгад тосны булчирхаан дотор талдаа илүү их нөгөө үрсэл үүсцээдээ яйцсан байх. Тэрийг шахаад гаргах эсвэл булчирхааныхаа гадуур нь үрссэн байгаа юм шахаад юуж болохгүй юм илүү гэмтэх энэ жоохон өөр механизм баг л та. Манай хамгийн сүүлийн асуулт руу би орох жил. Хүн болгонд зөвлөж болох буюу одоо унтахаас өмнөх оройн скин кэр гэж байх уу? За яг би түрүү хэлсэн тийм ээ нөгөө нэг юугаар юу бол цэвэрлэгээ нэг байх хэвээр тос тоож хураач шүү дээ. Тэр өдөржин орсон тоошороо эсвэл бодог шуух энэ тэрийг цэвэрлэх хэвээр. Заавал цэвэрлэх хэвээр. Цэвэрлчээд одоо их хэмжээг арьстай хүмүүс жишээлбэл тэр сүүн шингийн ч юм уу их нэг тосон суурьтай юмор цэвэрлчээ тэрнтэйгээ унтчдаг. Усаар хамгийн эсвэл бүх тослогч хуурайч эсвэл усаар тэрийг одоо миний нүүрэн дээр ямар нэгэн химийн бодис ч юм уу тэр цэвэрлэгээний бодис үлдэгдэл байхгүй болтол цэвэрлэх. За тэгээд илүү их нөгөө нэг шүн илүү их чөөгшүүлэх хэрэгтэй. Би түрүү хэлсэн тийм ээ. Манайх нөхцөл нь одоо дандаа нөгөө өвлийн хураа бидний дотор гэртээ унтж яхад бол бид нар дээд зэрэгээр хурагчдаг байна шүү дээ тийм ээ. Гадаа гарахаар хурагч гэж ойлгоод байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар шүний нөгөө нэг илүү их тос өдр нь болвол хэрвээ яг илүү нөгөө өдрийнхээ бодвол илүү зузаан. Илүү нягт тийм одоо бодисаар бүтээгдэхүүнээр тосоор нөгөө арсыг чийг алдуулахгүй байх хэрэгтэй байна шүү дээ. Тослог арьстай хүмүүс ч гэсэн чийг алддаг уу гэхээр тос ус хоёр бол ондоо шүү дээ. Адилхан. Тэгэхээр тослог арьстай хүмүүс тэгвэл угаачл унтчий гэдэг байна шүү дээ. Үгүй ээ. Тэгэхээр танд ус хэрэгтэй. Тослог арьстай хүмүүст илүү чигшүүлэх төрхөн дэгтэй суурин ондод усан сортой чигшүүлж. Тооник лошны хүмүүс тэгэхгүй бол нөгөө тосон сортой чигшүүлж хэрэглэх юм бол нөгөө нүхийн бөглөөд бактери үржээд нөгөө гэж ярьсан шүү дээ тийм ээ тэгдэг. Тэгэхээр усан сортой чигшүүлэгч хэрэгдэг болвол хуурай арьстай хүмүүс дандаа чигшүүлнэ тосон сортой чигшүүлэгчийг зузаан дөрөгч унтжээ. Тэгэх юм бол шөнийн турш нөгөө нэг арьс маань ингээд юуг ууршаад чигээ алдахгүй харьцангуй гайгүй босч ирэх юм шүү дээ тийм ээ. Тийм байна. За маш их баярлалаа. Тэгээд айгүй олон нарийн шинжилгээ ухааны талаас нэмнүүдийн уг
гарлыг мэдэх шиг боллоо. Тэгээд өөрийн үнэтэй цаг зав та бас аюух завгүй хүн шүү. Тэгээд цаг заваа гаргаж хөрөлцөөрэй бидний мэдлэгээ олцсон баярлалаа. Та бүхэнд намайг урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд өөрийнхөө яг хөө мэдээж тодорхой хугацаанд мэдсэн юм одоо хүмүүст хуваалцах нь бол одоо энэ үүрэг баг л та. Тийм ээ. Хүний эмч хүний хувьд бол. Багш хүний хувьд ч тийм бас. За баярлалаа. Ингээд дараагийн дугаараар олцгоё. Яг